Сайн байна уу? За, сайн байна уу та? Сайн байна уу? За, Германд сайхан зун болж байна уу? Өстө сайхан зүм болж байна. Одоо бүр халаад гадаа хэсэг хүүдэрчээс нэ ойртой сарын хастай халж байна. 30 хэдэн градустай. Зөө. Манай энэгээр их жоохон сэрвтэрхэн байгаа. Өнөөдөр сайхан бороотой байна. Тэгээд нэлээд сэрвхэн биш үү? 15 гэсэн мөртлөө уулангайгүй байдгийг. Германаар чи сайн байна уу гэхийг юу гэж мэдэлдэг лээ? Эм халуу гэж болно эсвэл guten Tag, guten Morgen, guten Abend нэг өглөөний мэнд, өдрийн мэнд, орой мэнд гэдэг нь яг guten Morgen, guten Tag, guten Abend, Одоо хэлээ чинь тэгэхээр 21 цаг болж байгаа юм чинь. Guten guten Abend. Guten Abend. Аха. Энэ нэлээд олон жилийн өмнө нөгөө нэг Астрт байсан. Тэгэхээр Астр нөгөө нэг мөн германаар ярьдаг шүү дээ, тий. Тэгээ би Тийм тийм. бодчихлаа. Ханди хоох гэдэг үгийг анх очиж ингэ сонсчихэд хоох эн чин кинон дээрээ сонсч ирсэн үг ээ штэ гэх. Айгу хөвгчлээ. Тэгэж бүр ингэж Монголд хүүхэд байхдаа ингэж сэтгэлд үлдсэн үг нь тэр л байсан. Ханди хоох. Энэ чи гараа өр гэсэн үг юм биш үү гэж бүр ингэж Энэ канон дээр бүр ингэж их наалтчиж илээ хөвгчлээ. тийм шүү дээ. Мм. Нэг Чингис хаан гэдэг бас дуу байдаг штэ бас тий. Нэг Тий. Герман нэг хамтлагийн Эда. тий нэг Чингис хаан гэдэг. Тэрний өгнүүдийг айгу гой монголчилчихсан гоё өгнүүд байдаг штэ. Би бүр нэг дараад нь сонсоо инээ тэрэд байдаг. Харин тийм нэг тийм нэх сонсчихсэн юм шиг. Тэгээ жил гараа ноцолдоод вас махсту гэдэг үг л одоо ер нь ганц өгүүлбэрэл үлдсэн байх тий. Ямар ч гэсэн нэг үгтэй байна бас. Германд очиод хэр удаж байна соёлмаа маань соёлыг тариад л ургуулад хөрсөө бэлдээд л яваад байгаа энэ сайхан бүсгүйтэй гүн мөр хөөрөлдөөний маань урилгыг хүлээж авсанд нингэн талархаж байгаагаа илэрхийлье. Баярлалаа. Герман дээр би одоо бараг 20 хэдэн жил болж байна уу? Мгм. 2002 онд анх ирж ирсэн. Тэгэхээр ч одоо амьдралынхаа тал шахуг Германд өнгөрөөх гээд би явж байгаа юм байна. Монголд амьдарч байсан, Германд амьдарч байсан хоёр насныхаа талыг бараг өнгөрөөч гэсэн явж байгаа юм байна уу? Хэдэн жил ч бас л 7 жилээр нэг үе юм аа гэд аваад үзвэл 3-7-21 тийм ээ. Тий. Нэрэл залуу яг эд хийж бүтээдэг насаа за ер нь бас л олон чонгой монголчууд хэдийн чандад өнгөрөөж байх юм. Тэгэхээр ингээд хэлийн чандад өнгөрөөгөөд явж исэн он цагуудаа эргээд харах нэ. Танд яг одоогийн энэ хүү танин мэдхүүг авчхаад эргээд харах нэ ер нь юу гэж бодогдож байгаа юм. Эргээд харахнаа миний хувьд айлан хувьд заяа байсан байх та. Би энэ оронд нэг юм хийх юм байх та. Энэ Европт нэг юм л хийх гэж л ирсэн юм байна гэдээ одоо сүүл тэгж боддог гэсэн. Эхлээд би одоо яагаад энэ чинь ирж вэ гэх нэг өөртөө нэг гомддог үе байдаг штэ. Яхаараа би ээж аваасаа холдоод ахтнуураасаа холдоод хайр оронд одоо юу игээд байгаа юм бэ гэх нэг үе байсан. Тэгээ одоо бол яг би одоо нэг энэ оронд нэг юм л хийх гэж л ирсэн юм байна гэж одоо сүүл гэж боддог болоод байгаа. Яг юуг онож хийх гэж ирсэн юм бол гэд арай жоохон авшруудад тунгаавал. Нөгөө нүүдэлчдийн бяцлагад орсноос хойш ер нь хүмүүсийн одоо би сүүлийн үед хүмүүс би ч өөр нэг эмнэлэгт ажиллаж юм чинь нэлээд хэдэн жил бас эмнэлэг зөвлөгчөөр ажиллаж байгаа. Тэгээ хүмүүсийн сэтгэл санаа их хэцүү болоо нөгөө коронавигоос хойш бол бараг л хоёр хүний нэг нь тийм сэтгэлийн өвчтэй гэх юм уу депрессивтэй янз янзын болчихсон. Тэгээд би одоо тэрүүнд нь туслах юмсан тэрүүнд нь одоо Монгол бяцлаглалын аргаар юм уу тэрийг жоохон Европ хүнд ойртуулах маягаар тэгээд нэг туслах юмсан гэх тийм нэг бодол орж ирдэг болоод байгаа сүүлийн үед. Тэгээд нөгөө эдгээр энэ хүмүүс Европ хүмүүсийн хэдэн мянган жил нөгөө суурин газар амьдраад иршгэлжсэн. Тийм болохоор одоо энэ арай тэг байгальтайгаа ойртуулах юмсан одоо хүн чинь байгалаас заяасан байгаль дотор л одоо байгаль амтэн шүү дээ нэг болоод нэг ухамсартай амтны нэг л юм чинь тэгээ нөгөө
арай өөрт нь юу байгалаасаа хамаагүй холдчихсон ябраагүй хүмүүс. Тэгээд суурин газар хэдэн мянган жилээр амьдарсан болохоор одоо байгальтай нойржуулж өгөх юмсан, сэтгэл санааг нь одоо байгалаараа засаж өгөх юмсан нүүдэлчдийн бясалгалаараа сэтгэлийг нь бас ингээд засаж өгөх юмсан засгаж гэх юм одоо өөрөө өөрийгөө засна л да одоо тэрийг засахад туслахын юмсэл гэж сүүлийн боддог болоод байгаа. Маш чухал тий. Үгийг ихэмлэж чадаад амны бэлгээс аштын бэлгийг өрөөж ирсэн бидний хувьд тэр эрдэм мэдлэгээ олон зууны туршид суурин байсан хүмүүст ойлгуулах гэж ингэж хичээж байхад эн чинь болох юм байна штэ гэсэн урамтаа зөндөөл авсан байх. Энэ сайхан халуун үйл явдлаасаа хаваалцвал ер нь нэг Монгол хүн чинь яг өөрийнхөө юм хамаг сэтгэлээсээ хийдэг нь бас ингээд манайх ойр дотны хүмүүс ер нь тэгээд энэ Европ хүмүүс шууд харагдсан юм шиг байна. Ингээд нөгөө яг өөрийнхөө зүрхнээс сэтгэлээс нэг юм хийгээрээ байрч ахвараа дуустал нь хийдэг. Тэгээд яг үнэнчээр хийдэг. Тэгээд ер нь ингээд Монголоос ирсэн гингүүт хүмүүс их сонирхдаг. Тэгээд нөгөө өндөр хааны юм нэрийг Чингис хааны нэрийг сонгоод л тэгэл шууд л нөгөө Чингис хаантай л холбогддог штэ эднэр чинь зарим нь нөгөө Монголыг мэдэхгүй. Тэгээд сүүлийн үед би бас ингээд жоохон хүмүүстэй одоо юу барай засаж гэхэд хэцүү юм одоо яг тийм нэг юу гэвэл нэг бомб тавьж Монгол үгээ зарим үг нь орж ирэхгүй. Жог бомб тавих маягаар хүмүүс бас туслаад тэгээд одоо гартай Монгол хүн болон гартай ер нь юмтай байд юм байна гэж боддتي. Тэгээд өөрийнхөө хамаг энергийг тэр хүнд зориулаад тэгээд мэдээж ингээд хүнд хүрхээс өмнө тэр хүнтэй чи ярилцж байгаа штэ тий. Тэгэхээр нилийн хэдэн хүмүүс бас хэлээд байгаа байхгүй юу. Надад ингээд тусалчлаа минийх одоо гинтхэн одоо нэг нэлээд нурууны өвчтөй хүмүүс ч их байгаа штэ тий. Ер нь нурууны өвчин юуны хөл гар тийм өвчтөй хүмүүс. Тэгээд нөгөө над руу хүрт нэг юм яваасаасан та ид шидтэй юм уу зүгээр очлаа манай хүн шууд л хараадаг болчлаа өглөө босож чадахгүй байсан чинь өчигдөр хүртэл юм эренгүүт нь би инээс чурх шиг гинтхэн өөртөө итгэхгүй юм шиг санагддаг тийм үе бас байсан л да тий байдаг. Хүний өөрийнхөө дотоод гал голомтны галыг бадраагаад ойлголтоо аваад зөв танаа мэдхүүгээ мэдээд таниад бариад авцсан хүн харилцагч хүнийхээ галыг бадраах бол одоо маш том буян юм гэдэг юм уу одоо маш том үйл юм эсвэл одоо бие биедээ өгч байгаа асар том аз жаргал юм гэдгийг таныхаа ярианаас хараал сууж байна. Тий, яг үнэ одоо эмнэлэгчин хөөхий тэр нэг маш олон гөгшчүүл ирдэг одоо яврооч гөгшөрч байгаа нь яг харагддаг байхгүй одоо 80-аас дээш насны хүмүүс тэгээ хүүхдүүдээс холдчихсон хэцүү хэцүү байдаг л да. Тэгээ ядлаа гэхэд нэг тэр хүнийг хажууд нь суугаад нэг үгийн сонсоход бүр ингээ хөөхий тэгээд бүр ингээд хүнийг яг гаднаас нэг хичнээн юм хэлэхгүй ч гэсэн ингээд хараад хүн чинь нэг бие биенийхээ зүрхээрээ таньдсан байх гэж харагдаад байгаа байхгүй гişнээ гадаа дотоод ч гэсэн тэгээд ингээд сэтгэл нь хөнгөрөөд ирж байгаа байхгүй зарим бүр тэр тиймэрхүү юм бол зөндөө бас байдаг л да. Тэгээ нэг хамгийн надад нэг сэтгэл эмзэглүүлж явдаг одоо эмнэлэгт ингээд сэтгэл эмзэглүүлж явдаг юм хөөхийдээ тэр хэд чинь тэгээ нөгөө хүүхдүүд нь бүр ингээд дээрээсээ гараа явчихсан эсвэл ерөөсө хүүхдгүй хүмүүс ихтэй. Тэгээд 80 эдтэй хүндээ яг би ч нөгөө нэг яг юуны нэг жижигхэн эмнэлэгт ажилладаг байхгүй. Тэгээд нэг хин хүмүүсийн зайл нөгөө одоо хүүхд гэж ирдэг юм насарах гэж нахахаа өмнө л эмнэлэгт ирж байгаа. Хамгийн хэцүү нь тэр хүнийг яг ганцаараа тэнгэрт явах нь хамгийн хэцүү. Ямар ч ах トゥ нар байхгүй эсвэл хичнээн ах トゥ нар байсан ч хүүхдүүд нь ч ирэхгүй. Тэр хүний тэгээ хамгийн сүүлд нэг зайлал хөнгөлж өгөх гэж нэг гарын заримдаа цаг бас болохгүй л да. Тэгтээ яг нэг хажууд нэг ядлаа хэд нэг 10 минут суудаг л та. Тэгээд тийм хэцүү юмуд бол зөндөө байдаг. Тэгээд одоо хүн би бодож байсан хүн ганцаараа тэнгэрт явах одоо нас барах чинь хамгийн хэцүү юм байна. Хажууд ядаж нэг гар барих хүн байж байгаа юм уу? Тэд нар чинь дотроо бас мэдэрч байгаа шүү дээ, тий. Тийм айгүй илбэг болчихсон юм чинь. Тэгээ яг нэг 10 минут зав гаргаад хажууд нь сууж чадахгүй байгаа юм чинь. Тэр нэг юунууд нь хүүхдүүд нь зарим нь
Зарим бүр ингээд нөгөө нэг одоо ер нь ингээд суурин амьдрал тийм болчтой юм хаашаа. Тэгээд би бүр заримдаа бүр гайхаад байдیں۔ Нөгөө дээр үед ч бүгдээр цуг амьдардаг байсан шүү дээ. Эдгээр шин тийм нэг том байшинтай эмээ, өвөө, ээж, аав гэд бүгдээр нэг дор амьдардаг байсан. Одоо тийм юм байхаа болчихсон. Тэгээд ээж эмээ мэмээ тэгэл бараг хажууд нь тэгэл навсараал тэгэл шарлын бараг гэртээ хадгалж байгаа л оршуулдаг байсан байхгүй. Тэгсэн чинь одоо бол тэгээ нөгөө хүн одоо яг юу гэмдэг өгшөрхийг мэдгүй ээж аавсаа бүр холдоод явчихсан 20 30 жил болчихсон. Ээж аав нь юу ч хийж байгаач мэдгүй явж байгаад гинтгийн яг ингээд өгч яахт нөхлийн орон дээр нэрж байгаа байхгүй. Тийм болохоор нөгөө ямар ч тийм холбоо байхгүй хоорондоо. Тэгээ бүр нэг хүн манай ээж хамгийн сүүлжийн амьсгалыг аваад дуусгаж байна. Би өрөөнөөс нь гарч болох уу гэж байгаа юм чи. Түүнхэн чи одоо юу яриад байгаа юм бэ? Та одоо юу яриад байгаа юм? Тэгээ нөгөө тийм юм харж чадахгүй. Ингээд шууд гараа авчихсан. Тэгээд та энэ хажууд нь суугаад гарын бараа суу. Дотороо тэр хүн чинь бас мэдэрч байгаа. Тийм минут их байдаг л да. Манай эмнэлэгт. Тэгээ яг ингээд нэг хараад байхад ер нь энэ суурин амьдрал их л мэдгүй одоо хэцүү л юмнууд зөндөл үзэж харж байна уу. Харин тийм ээ. Тэгэхээр нийгэм хүний ч одоо гэр бүл за ээж аваас бүтэн сүнснээс бүтэн за тэгэж явж байгаа гэр бүлээс бүтэн нийгэм гэдэг орон зай бас их чамгүй том орон зайг эзлээд байж шүү тийм ээ. Тэгэхээр нийгмээс өгж байгаа тэр мэдээлэл тэгээд үр хөвгттэйгээ одоо хичнээн халуун дотн байх нөгөө л хайр тийм ээ. Яг үнэ. Хайр. Яг үнэ, яг үнэ. Яг тэр нөгөө нэг юу гэж хэлэх юм бэ тэр багаас нь одоо хүүхдтэй хайрлж өсгөөгүй энэ хүмүүс чинь бас одоо хүний хүмж муулаад явах те нөгөө эхийнхээ цагаан сүүгч хөөлдгөө өсгдөг байсан энэ Европууд чинь тийм болохоор нөгөө eenэгшил тэгээ нөгөө ойр дотн хүүхдтэй шууд нөгөө төрүүлэл өөр өөрөнд нөгөө унтуулдаг багаас нь тийм болохоор тийм нэг манай монголчуудын төрх хүчийг бас ойр дотн бэвэн тэгээ тэрэн дээр яг үндэс нь бас харагдаад байд яг эмнэлэгт. Яг тэр нөгөө ойр дотн өснөөгүй юу гэдэг нь яг харагддаг. Тийм юм зөндөө байна. Тэгээ яг төрх хүч манай монголчууд ч тэгэл бүгдрээ тэгэл эднэр чинь муулаад бүх 10 20-ороо нэг хүн өвдөнгүүд л 10 20-ороо хурж ирнэ. Наас барангуут л бараг 50 60 дүүн эмнэлэгт хурж ирнэ. Тэг чин энэ хүмүүс чинь зайлуул тэгэл зарим нь бол энэ үнэнгээс л ганцаараа л тэгэл явдаг үе вэ нөө. Харин тийм ээ. Амьдралын бас нэг том тойргон дунд байдаг жоохон харуулсалтай тэгсэн мөртлөө биднэрт эхийг бодогдуулаад их язгуурлууга харах бүр зүгээр нэг харах биш нэлээд гүн гүнзгий харах тийм одоо орон зайг бас биднэрт олгоод байна тийм ээ. Харин тийм шүү байна. Тэгээд одоо надад энийг ойлгох гэчил ийшээ намайг илгээсэн баг tagaа сүүлргээ бас боддог л болсон. Энэ хүн мэдгүй. Би ч өөр энэ дээрэл би нэг уюуг совлогчийн сургууль суугаад тэгэл 10 хэдэн жил энэ чинь одоо 15 6 жил баг энэ эмнэлэгтээ ажиллаж байгаа юм байна уу? Тийм бэ. Тэгэхээр чин 15 6 жил гэдэг чинь бас л чамгүй нэг газар тэгээд хамт олонхоо итгэлийг олоод сайхан аж төрөөд амьдрна гэдэг нь. Тэгэхээр хоёлоо жоохон өөрлөгөө таны ертөнц рүү өнгийгээд нээлттэй. Ойлгомжтой. Өөрийгөө хайрладаг болоод тэр сайхан энерги нь үр хөвгтөдтэй дамжаад гал голомт гэдэг нэг том орон зай руу дамжаад орчиж штэ. Тэгэхээр та яг ингээд өөрлөгөө өөрийнхөө дотоод руу бүр ингээд яг нээлттэйгээр орсон цаг хугацаа өвгдөөс буюу өөрийнхөө ураг удмын энэ гайхамшигтай мэдээлэлээс барьж авсан тэр цаг үе нь хэдийн хэвийн хугацаанд болов? Одоо хүн чинь нэг юм ирээл хайгаал яваад идэм бэ нөөс юу хайгаад байгаагаа мэдэхгүй. Саяхнаас л тэрлэг орсон юм байна. Нүүрслийн бясалгалтай уулзаал одоо би чинь ноднон 2025 оны 1 сард Отго багшийнхаа ангид орж ирж ирсэн. Эхлээд нөгөө нэг л юм хайгаал явдээс одоо бясалгал руу ороод, йог руу ороод өөрч юу ч байдаг л нөгөө Joy Dispenza гэх нэг сүрхээ номчдаг хүмүүс шүү дээ. Тэр бүх номыг уншаал тэгэл яваад байсан чинь гинтхэн манай Отго багш маань би одоо нүүдэлчдийн бясалгал гээд анги цуглуулж байна. Ангийнхнаа цуглуулж байна. Та орж ирэх өнгөд нь зөвхөн нөгөө бясалгал гэдгийг сонсоод орчиж байгаа байхгүй юу? Юу ч мэдгүй
Тэгэл эхэлж оронгуудаа л нөгөө отго огшоогоо бараг л юу руу оруулчихваа би ч одоо хайшин руу орчихваа яачваа ийчвээ бөө орилон бож байгаа ш нөгөө ихний хичээлүүд чөлөөл тайр гарч ирж штэ тий. Тэгээ тэрийг бас зарим нь ойлгохгүй одоо намайг яах гэж байгаа юм болоо юу гэж байгаа юм болоо би одоо бараг л сэтгэлээ та нарт нүцгэнээр нээж өгөх юм уу тэн дээр нэг бас боо юм болж байсан тий. Тэгээ би яг өөрлөгөө ороо тэгээд энэ нүүрслийн бясалгалаар яг орсондоо маш их баярлалаа талархаж явдаг. Яг миний хайж исэн юм байна. Ерөөсөө манай монголчууд ч бүгдээр тэр өвгдээс минь бүх юмыг мэддэг байсан байж та одоо орчин үед одоо янз бүр юм хийгээд байгаа тэр нөгөө санамсарын бясалгал гэлөө юу ч хэлээ тэдний чинь бүгдээ мэддэг байсан юм байна. Ямар гайхамшигтай арт түмэн бэ гэж бүр бахархаад явж байгаа. Тэгээд бүх юмаа төгсгөөд багш болчихсон. Тэгээ бас эхний аргатаа аваад одоо хариухан дуусгаж 2 дугаар шатаа дуусгаж байгаа. Тэгээд явж байна. Яг өөрлөгөө орсон үе минь би өөрийгөө бас тэгээд байгаа юм чи одоо 40 хэдэн жил очиад хаана явж байсан юм болоо. Тэгээ яг өөрийгөө хайр гэж юу гэсэн үг юм бэ? Одоо би өөрөө хаана исэн юм бэ гэж бүр гайхаад байгаа юм чи. Тэгтээ ямар ч байсан 40 хэдэн жил болсон ч гэсэн тэгээд өөрийгөө хайгаад олоод бүтээгээд явж байна. Тэгээд мөнх багш багштай бас маш их талхарч явдаг. Мөнх багш гайхамшиг багш бас тэгээд байгаа юм чи. Та одоо хаана явж исэн юм бэ гэсэн чи би төрөөг байсан чи би яах юм? 40 хэдэн жил би одоо юу хийж явж исэн? Хайгаад олохгүй байсан юм одоо л олж ирсэн гэсэн чи би тийм болж бас нэг нийттэй болж исэн. Бидний өврийн ном өөрсдөд маань байж идэг. Тэр өврийн номыг өөр юм болгоод ухаарсан, танин мэдсэн, танин барьсан тууллаа бусдтай хуваалцсан гэдэг бол одоо эрдэмийн дээд байх, бие биедээ өгж байгаа хамгийн том бэлэг гэрэл гэгээ. Тэгээ өөрөө ингээ 2 3 дугаар нэгээс тэр бүх эрдэм мэдлэг охид шимүүдээ авч ойлгочод өөрөө яг сурж ирсэн юм шигэ аргатууд авах ямар байна? Тэр бас нэг их юм сурдсан байлээ. Аргатуудаас бас авсан үедээ яг өөрөө тэгж байна. Хүүшээ би одоо энэ хичээл өөрөө ойлгоогүй явж байгаа юм байна шүү дээ. Тэгээ нэг үйлдэлхий нөгөө Монгол хүн чинь мэдхийн төлөөс чадахын төлөө явдаг гэдэг үг айгүй талгаа тарж ирсэн байна. Тэгээ намайг шууд үйлдэлээ хийгээд одоо өөрөө л орсон л та. Тэгээ шууд аргатаа аваад явсан. Эхлээл би одоо яана би юу ч мэдэхгүй юм байна гэл нэг хэцүү байсан л да. Баг өөрөө цухтаж явчих гал инээдтэй. Тэгээ хамгийн сайхан бас нэг гэрлэмээ агштайгаа цуг авсан болохоор хоёулаа ингээ би нэг нөхөд ястаа сайхан явж ирээ. Тэгээ манай аргатаас чинь тэгээд одоо 6 2 дугаар шатанд орж ирээд одоо хариухан төгсөж чинь. Тэгээд одоо яг ингээд өөрийгөө бас хүнд бас юм өгчихсөн багш гэдэг тэр алдрыг авахд ойртож байгаа юм байна. Одоо болчихсон мөн л дээ. Гэхдээ бас өөрийгөө бас жоохон голоод байгаа юм аа. Тэгэл бодоод явж байна. Тэгээ хүн яг өөрчлөгдөд нүдэн дээр ингээд нэгнийг ялцаад ирэхээр бас үнэхээр сайхан мэдрэмж байд юм байлээ. Эхэндээ бол би тэр өөртөө ч ажиллаагүй бас нэг эхний 2 3 хичээл дээр бас хэцүү байсан л дээ. Өөрөө юу ч ярихаач мэдэхгүй. Одоо мэдэхгүй ч гэж тэ юу гэмтэй нэг хүнтэй ингэж яг ингэж ярьж үзээгүй. Бүгдээрээ л угаасаа дадлах, туршлага тэгээд нэг үйлдэл байгаа юм чинь тэгээд болдол юм байлээ. Ямар ч байсан тэгэл яг ямар сандаа зөөмөч өгш мэдгүй хааны үгэнд дарахыг мэдгүй явж байгаа юм чи. Их юм сурч байна өө. Одоо чи юу сураа яа тань. Facebook дээр бар дүүрэн янз янзын хийгээл манай хүүхд шоолгоч гэжтэй. Манай ээжтэй алдартай болж байна гэл гой юм болж байна. Суралцахыг гэж хүн ер нь өстэй агшин ихшин бүр одоо өстэй өдлөж дуустлаа суралцдаг юм байна. Тэрүүл бүр үнэхээр үнэн юм байна гэдгийг мөн адилхан тэгэл ойлгоод л ухаарад та түрүү их чухал зүйл яран дундаа хөндлөө үг бол ураг төрлийг, удам угсааг, улс Монголыг, дэлхийг хайрлах, энэрх, хамттай байх, эвлэх, нэгдэх гэдэг бүх зүйлийн хүч ерөөсөө л үгэнд байдаг юм байна. Тэгэхээр та одоо үгээр тэдгэр хүмүүсийг аргатуудаа ингээд
зангидаад нэг баг болгоод би биетэйгээ суралцаад явж хахад нэрээ ийм энгийн зүйлийг би одоо болтол анзаараагүй мүү гэж бодогдож байсан тэр нэг агшингаасаа бид нэр хуваалцвал. Яг анзаараа явдаг байсан яг трийг яг ингээд юу гэнэ ухаж ойлгоогүй л яваад исэн юм шиг байлээ. Ямар ч байсан. Яг харин тэгээд одоо гэртээ тэгээд юу гэж хэлэх юм те. Одоо үг гэдэг нэр нь эхлээ нэг Монгол би ч одоо Монголд үгээрээ ч сайн ярьж чаддгүй бараг болчихсон байсан шүү дээ. Тэгээд ээшээ орж ирснээс хойш одоо бүр ингээ нэг Монгол үгээрээ ч бичиж чадахгүй заримдаа баг холиод дунд нь герман өсөг янз янзын өсгнүүд явдаг байсан. Тэгээ хүн чинь бас ингээ нөгөө монголоороо яриад монгол хүмүүстэйгээ харьцаад ирэхээр чинь бас шал өөр болдсон бэ. Тэгээд манай одоо грекинтэйгээ хүртэл одоо манай би чинь герман хөртөө 2 хүүхэдтэй тэд нартайгаа хүртэл ичнээ германаар харьцсан гэсэн миний үг харилцаа бас ингээд өөрчлөгдөж ирээд байна гэж бас өөрийгөө хараад байгаа. Тэгээ зан төлөв нь хүртэл өөрчлөгдөж нөгөө өөр тэд нартэй олон юм яриаг өмөртлөнгөө л ойлгуулчихсан. Тэрийг бас анзаараа яваад байгаа л да. Одоо бүр яг бүтэн болж ирж шít те. Дүүрч ирж байна те. Үгээрээ, үйлдэлээрээ, сэтгэлгээгээрээ тэгээ нөгөө өгчийн өөрөө амтай хүний сэтгэлгээг бүтээж байдаг юм чинь та буцаад хэдүүтэй ингээд гадаадад байгаа хүмүүс чинь буцаад монголоор амьсгалаад ирэхээр пассд эвлүүлж байгаа юм шиг нөгөө дарагдсан байсан амьсгалуудын сэргээд ингээд бүр ингээд гайхамшигтайгаар сүлэгддэг тийм ээ. Харин тий яг үнэ. Тэгээ хамгийн гоё нь Монгол үг чи ямар гайхамшигтай юм бэ? Одоо нөгөө сая хичээлүүд орж ирсэн амгшил гээл гүн гаруул гээд хичээлүүд орж ирсэн. Тэгээ тэрий чин орчуулж болохгүй юм билээ. Орчуулах үг байдгүй юм билээ. Би тэгээ одоо яг бахархал гээд тэгээд бахархлаас сайн шүү байхаа гэж эднэрт ойлгуулах гад байхаар бол тийм юм байдгүй юм гэж би бүр гайхаад байгаа юм чинь. Тэрийг бас өөрөө бас ажиглаж анзаарч яваад ингээд хилээ бас харьцуулаад яваад байгаа байхгүй юу? Энэ Монгол тэр гоё өгнүүд тэр нэг сайхан тэр өгнүүдийн чинь тэр утга учрыг гаргаж орчуулна гэдэг чинь бас авьяас юм байна. Яг ингээд энэ хүмүүсийн сэтгэлгээд нь тохируулж орчуулна гэдэг чинь бас авьяас юм билээ. Яг нөгөө гол сүм агуулгыг нь унгаахгүйгээр тийм ээ. Тэрийг авчи өгнө гэдэг чинь бүр хамгийн чухал. Унгаарчснаас бараг орчуулаагүй ч юм уу яг цэвэр бараг монголоор хэлэгдээд явжсэн бараг дээр баг. Харин нэр тийм биш үү? Яг үнэ. Тэгвэл яг нөгөө амин вэ те? Амин байхгүй болчихор чинь тэгээд нөгөө очиж байгаа хүндээ ч тусахгүй, өгж байгаа хүндээ ч ариу авахгүй юм шиг байгаа юм. Яг тийм байна, тийм байна. Би дотроо бас бодчихсан аахгүй одоо юу гэж орчуулах юм бол тийм үгийн сан бэдгүй юм биш үү? Яг монгол үгээр нь байж байгаа бас зүгээр юм байна тий. Тийм байна. Одоо нэг йога гэдгийг чи орчуулдаггүй шүү дээ. Йогаар л явж байгаа шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр чи яг тэр чигээр нь хэдүүлээ агуулгаар нь олон одоо та байгаа газар болгондоо таниулаад байх юм бол нөгөө үг маань улам хэрэглэгдэх тусмаа л амтай болж хүччихдэг шүү дээ тий. Ямарваа нэг юм чинь. Тэгэхээр яг тэр агуулга нь улам далаацсан нэгсээр тэгэл хүн болгоо өөрийнхөө ухамсарын хэмжээгээр юм уу танин мэдсэн одоогийн бүтээгдсэн байгаа ухамсарынхаа хэмжээгээр одоо жижиг аяг халбаг шанаг тэр чинийг ирэл хотгож авах юм шиг байгаа ер нь. Яг үнэ. Яа тийм. Ингээд амьдралыг ярихаар сайн тамуутай сав дурдаг гэж хүмүүс тэгдэг. Аман дээр байдаг үг боловч сайн гэдэг нь за гэрэл гээгээ юм, саар гэдэг нь алдаа юм гэхээр бид нар алдааг бас жоохон ингээд хитрхи их яриад ахаар өнгөрснөөсөө алдаагаа хараад ахаар гацчдаг ч юм шиг. Одоо та ингээд танин мэдхүү, мэдүүл зохихгүйг авчаад өөрийнхөө амьдрал руу эргэж хараад алдсан нэг жижиг алдаанаас улбалаад таныг бүр асар том алдаанаас хамгаалж байсан. Тийм одоо алдаагаа эргээд дурсаач гэвэл та тэрхүү дурсамжийн орон зай руу орвол бодож байна. Одоо алдаа гэж хэлэхэд хэцүү юм аа. Одоо хувь тайлан гэх юм уу, хувь заяа гэх юм уу.
Одоо яг ингээд өнгөрснөө ингээд буцаагаад харахаар юуг нь ч өөрчилж болохгүй байхгүй. Нэг юм л өөрчилчихвэр яг энэ үе дээр ирж болохгүй байгаа. Тийм болохоор тэр нэг алдаа гэж хэлэхэд надад айгүй сонин хэцүү санагтаад байна. Яг юу гэмдэ хувьд жишээлбэл би одоо өөрийнхөө яг одоо юугаа ярил л да. Эхлээд би ч одоо эмч болно гэл. Би Монголд яг малын эмчээр төгссөн л да. Тэгээ энэ ирээд хүний эмч болно. Ер нь хүний эмч болно гэж боддог байсан. Тэгээ хүний эмч болно, хүний эмч болно гэд явж байгаад нэг семестр, 2 семестр сурсан юм аа. Тэгээд тэрэндээ сурч чадахгүй одоо сурч дийлээгүй. Тэр үе чинь бас нэг том охинтойгоо жирэмсэнч болцсон байсан. Тэгээд дийлээгүй. Тэгээ би ер нь хүнтэй би ажилламаар би бол ер нь инженер янз янзын бол хийж чадахгүй. Юунд оффист сууч чадахгүй. Тиймэрхүү юм дөрөс надад дандаа л хүнтэй л ажиллах юм хэрэгтэй минь юу хийх гэж бодож байсан байхгүй. Тэгээд бодож байгаад эхлээд нөгөө их баригч болъё гэж бодож байсан. Тэгээ их баригч болох гэсэн чинь нэлээд бас нөгөө нэг цөөхөн оронтойдоо тэгээд айгүй олон хүн тэн дээр нь бивэр бункт гэж юу гэдгэлээ. Тим юм хийдэг. Тий. Тэгээд тийшээ бол ороход бас хэцүү юм байна гэ. Тэгээд ер нь энэ цовлогчээр их олон хүн их хайдаг. Тэгээд ер нь хурдан ажил олд юм байна. Цовлогч чинь яг өвчтөнийхөнтэйгээ яг хажууд нь 24 цаг байдаг, ажилдаг. Ер нь энэ одоо яг юу юм бэ? Эхлээд нөгөө практик хийж байгаа. Тэгээд эдгээр шайгуу гоош нэг практик хийдэг. Тэгээ яг ийшээ орж исэн. Одоо тэр минь одоо хувь тавилт юм уу та. Тэгээд би тэрэнд одоо хотод баярлаж чаддээ эмч болоогүй те. Яагаад ч мэдэхгүй. Одоо нөгөө эмчнэрээ муулаач яг уу гэхдээ ингээд ер нь ингээд ажиглаж анзаараад байхад мэдэхгүй одоо тэр нөгөө матрикс нь ч юм уу тэр том эмийн үйлдвэрийн явуулах ч юм уу хэцүү юмнууд их байдаг л да. Тэгээ эмчнэр маань тэгээ ямар цаг зав байхгүй тэгэл нэг ярилцагч өвчтөнийгөө ярилцах цаг байх нь 2 минут л нэг зүрхийн асуувал илгэн асуувал хүнийхээс нэрийг л бараг мэдгүй байгаа юм чи тэр нэг илэг хаана гिचж байгаа л гэвэл бараг л тийм л байдалтай байдаг л да. Тэгээ нөгөө орчин тийм нийгмийн тийм болохоор бас их хэцүү л дээ. Тэгээд эдний бас нөгөө нэг эрүүл мэндийн систем нь бас хэцүү л болоод байгаа юм санагдаад байсан ш нөгөө яг хажууд нь ажиллаж амьдарч байгаа болохоор тэгээ одоо нэг 80 эдтэй хүн чинь мэдгүй 30 эдэн юунууд им өглөөд хүн л 20 эд юм ууж штэ. Тэнгүүч одоо мэдгүй тэр имиж одоо нэг өвчнөд эсрэгэл нэг юм байт юм хайшаа юм бэ. Тэгээ тэр олон имийг уугаад тэр чи ямар ч нөгөө нэг юг болчихсон аппетит байхгүй болчихсон хоол идэж чадахгүй. Тэгээ тэднэрийг бараг л хүчээр бараг энийг уухгүй бол бараг л тэр нүвдэн энэ нүвдэн гэд тийм юм болж байгаа юм чинь. Тэгээ тэр чинь нөгөө хоорондоо тэгээд янз янзын ургуулууд явна шүү дээ. Тэгээд тэрэндээ туслаг ч юм уу гүү ч юм уу бүү мэд. Тийм нүд бол зөндөө л их юм тий. Яриад яг хажууд найдаг болохоор нөгөө эмнэлгийнхаа юм руу л орчих гатахгүй. Тийм байна. Эмнэлгийн юм руу орохоор чи хүн рүү орохоор эд эсийн бүтэц нөгөө нейтрон гэж задраад маш нарийн юм руу яваад орчин та тэрийг өөрөө мэдж байгаа болохоор аргагүй. Тийм ч учраас та 7 мэдрэхүй эрүүл мэнд гэсэн онлайн сургалтаа үн төлбөргүй зарласан байх. Яг хүн. Тэгэл тийм үнэн яг тийм юм руу ороод яг хажууд нь нөгөө мэдэрч байгаа болохоор бүр нөгөө сэтгэл өвдөд байгаа юм чинь. Тэгээ тэр хүний тэр зайлуу тэр гөгшчүүлээгээ тэгэл гэртэн л байлгаж байгаа л тэгэл нэг 2-3 жилийн тэр заавалчгүй хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу тэр нэг янз янзын шинжилгээнүүдийг хийж яад юм бэ гэж бүр дотроо боддоо шээ заримдаа. Харин тийм тий. Их хэцүүлтэй. Гэхдээ хамаагүй ярьж марж болохгүй зөндөө аагаа. Харин тийм ээ. Тэгээ бид нар тэрийг чинь хараад шогшроод яанда гэдэл тэгэл байж байгаа. Ганц хийж чадсан жоохон за ерөнхийдөө алсуура бүх тогтолцоо зөв болж байгаа доо тэр сайхан зүйл хурдан ирээсэдэл гэж бодох юм да. Тий, ер нь байгальдаа л ойрхон байгаас хүн чинь байгалийн гаралтай юм чинь тэр олон янз юм хамаг тэр химийн гаралтай эмнүүдийг уугаа тэр нь одоо мэдээж уух хэрэгцээ байна. Гэхдээ тэр 20-30 янзын эм уугаа тэр би чи одоо юу вэ? Хим үйлдвэр болчлоо шүү дээ. Хим үйлдвэр яг үнэ.
тий. Бүр туршилтын туулай болоод тий бүр өстэй. Харин тий. Тийм болохоор ер нь би байгаль руугаа би бас нөгөө эмийн ургамлыг сонирхдаг. Тэгээд ер нь байгалийн тийм юм руугаа л явъя гэж бодоод байгаа юм. Тэгээд яг нөгөө бие сэтгэл ухамсарын нийлүүлсэн мэдээж нөгөө нэг бас манай нүүжлийн бясалгалч хэлдэг штеп. Та тэр хүнийг сэтгэлийн мэдрэг бол биедэнд бүүр гэдэг. Өстой гоё үг. Тийм болохоор тэр үг бүр ингээд хагаад орчихсон. Тэгээ өөрөө яг биедэнд хүрэх үедээ ингээд бас нөгөө заримдаа нэрдэг л та. Тэгээ ер нь тэгээд хүмүүс чинь тэгээд ингээд яг тэр үедээ ингээд хамаг юм уудалж ярьдаг. Тэнгүүд нөгөө тэр яриагараа бас хүн чинь бас ингээд ярих хэрэгцээ гэдэг юм уу яа гэдэг тэгээ бас ингээд хөнгөрөөд ирдیں۔ Өвчин би тэгж бас хараад байдیں۔ Итгэсэн хүндээ дотоодод байгаа бүх зүйлээ өвчин яриад байгаа юм шиг боловч хөөрхий те өөрөөс нөгөө дотоод мэдрэмжүүдээ танд асгахаар та яг нөгөө ойлгох 2 сав ингээд би нэг ойлгох тийм 2 сав бий болох үед таны хэлэхээр хүн одоогийн хэллэгээр хөнкөө хэлэх юм бол хөнгөрдөг байх, сайхан болдог байх, уужирдаг байх, тийм ээ, онгойдог байх, сулардаг байх. Тэгээ та түрүү яриан дондоо хэлсэн сонсгон хүртэл багдцсан гэж. Үнэхээр тийм. Анхааралтай сонсдог хүн тун ховор шүү дээ. Тийм. Тэгээд улам тэр нөгөө нэг бичиг цаасны ажил одоо би одоо юу гараад IT одоо компьютер нь хөгжөөд хамаг юм гараад бүр л хөнгөрөх юм багтаа л гэсэн чинь бичиг цаас нь улам л ихсээд байх юм бүр гайхаад амж. Эмчинч бай, сувлагчинч бай мэдхгүй баахал юм бөглөөлэн дуусахгүй шүү тий. Харин тийм ээ. Одоо тэгээд за яг хоо сайныг ярьж сайн болдог, сайхныг ярьж сайхан болдог болохоор тэгээд алдаатай оноотой алдаач гэх юм уу тэр нэг жоохон жижигхэн зүйлээ засаад яваад байхад хэдүүлээ болно да тийм ээ. Харин тийм нөгөө нэг дотор эмзэглүүлж явдаг өнөд болохоор дандаа тэгээд гарч ирээд болдгоо маа. Гаргаж байхгүй ч бол та өөрөө өвдөн шүү дээ тий. Нөгөө шамжин зовно гэдэг нөгөө ахих төвшнүүд болчин. Тийм болохоор хуваалцах боломж олдох юм бол ер нь хуваалцчих зүгээр шүү. Харин тийм. Яг тийм юм бас байд юм билээ. Нөгөө анх удаа би бас нэг сайнтай, муутай, өвхөл зовлон янз юмтай хүн чинь бараг л өдөр болгон л тааралдж байгаа юм чинь. Тэгээ нөгөө ирээл хөөх юм нөхөртөө л ярьж байгаа юм чинь манай ёо тийм сонсохгүй юу яа гээ гарахгүй болохгүй сонсохгүй чинь чихээ бөглөө сонск бас тийм хантай басна бас их баярлалаа талхраш явдаг гэдэг хөөхийдээ тэгээд ямар хамаатай ч одоо эмнэлгийн хүнтэй суусан юм чинь гэдэг нөхрөөгээ тэгээд баг штэ нэг талтай тийм гэр бүл гэдэг чинь бинээ ойлгох те нэвт ингэж нэгэн биений тал юм чинь тэгэхээр тэгээд сайхан л да. Түшээд авах хантай, онгоох тийм орон гэртэй тий бүх зүйл байна гэдэг чинь хамгийн баян хүн юм шиг байгаа шүү бид хэд ч яг гэнэ. Би хайрладаг, ойлгодог байл үнэхээр нэр баян хүн. Өмнө нь 5 метр хөтэй гэж онлоор заалгачаад 7 метр хөтэй штэ 7 метр хөгөр ингэдэг штэ би сэтгэл оюунаа ингэж зангиддаг штэ гэд танин мэдхгүй алхад танд ер нь тархинд юу бодогдчихэ сэтгэлд нь юу уягдаж вэ? Нэр нь тийм юм бас бэд юм биш штэ нөгөө 6 дахь метр хөтлөхээр нөгөө нэг 3 дахь нүд гэж боддог байсан штэ. Тэгэл нөгөө 3 дахь нүдтэй олчих юм бол бараг л нөгөө ич хэд ям занз юм харна л гэж байсан чинь шаал өөр юм болоод ирэхэнгүүт нь бүр гайхаад нэр нь тийм штэ мэдрэмж гэдэг чинь бас мэдрэхгүй юм байна штэ. Тэр таригч нь ухамсар чинь бас нэг мэдрэхгүй юм байна штэ бүр гайхаж байсан. Тэгээд ер нь тэгэл Монгол ард түмнэрээ өвгдээ тэрэ тэгэл алхам тутамдал бүр бахархаад байгаа юм чинь тийм ямар гайхамшигтай ард түмэн байсан бэ манай хан чинь ер нь тэгэл үг тэр 7 мэдрэхүүгээ гаргаад ирсэн ба штэ тий бүр гайхалтай тийм ингээд бахархаад дотоод сэтгэлээсээ тэр хайрын мэдрэмж ундарч байхад мэдээж таныг бүтээсэн гайхамшигтай аав ээж за чадраа гэдэг хүмүү тэр сайхан хүний удам өгсаа за ээдээ тань удам өгсаа хүн чинь хамгийн түрүүнд л ураг удам руугаа ордог штэ тийм ээ тэгээ одоо ингээд ойлголтуудаа аваа явж байхад одоо бүгдөө таныг мэлмэдэд хараад мэдрэхүүгээрээ 7 мэдрэхүүгээрээ бүгдөө таныг ингээд анхааралтай харж ийн гэж төсөөлөд хоёлаа яг энэ мөчид
хэлэх үгээ хэлээч гэвэл та хэрхэн ямар үгийг тэр хэдэд дамжуулмаар байна? Одоо та хэдтэй талархлаа. Монгол хүн бол төрсөндөө Монгол газар нутагт Монгол тус гүйж байгаадаа үнэхээр их талархаж байна. Монгол үг дээдстэй байгаадаа талархаж байна гэж хэлмээр байна. Тэгээд одоо нэг тэр уул усаа их бас одоо зинхэн цэвэр устай цэвэр газарт л би чинь төрж өссөн юм байна шүү дээ. Тэгээд яг байгальтайгаа дотно ойр дотно тэр ёс заншлал хүртэл бүгд ингээ байгалаа яаж хамгаалах вэ? Цээрүүр байдаг шүү дээ. Тэр цээр нь хүртэл ингээ дандаа байгальтайгаа холбоотой манай ер нь тэгээд ямар гайхамшигтай ард түмэн бэ? Та нартай үнэхээр талархаж байна. Ерөөсөө үг олдохгүй юм байна. Ямар үг гэлээ мэдэхгүй байна. Тэр ямар сайхан гоё үг байд юм бэ? Тэрийгээ би бүр орж ирэхгүй байна. Үнэхээр гайхамшигтай. Тэгээд бүр ингээ нэг харьцуулаад байгаа юм чинь дандаа ингээ энэ чинь ингээ харьцуулахад энд чинь нөгөө бид нар чинь байгальтайгаа ойрхон өссөн болохоор ингээ ямар сайнд нэг ус руугаа янз янз юм хийхгүй, ус руу улаан юм хийхгүй, цагаан юм хийхгүй, усны ихэнд ер нь ус руу шээж баахгүй тийм юм ерөөсөн мэд тэр чинь муу яар бүрстэй нэр хамгийн мас цэврээр нь авч үлддэг тийм ард түмэн штэ тий бүгдээр ингээ цээр болгочихсон тийхгүй инкүүгээд хичнээн дотор заримдаа ойлгохгүй байсан гэсэн. Тэгээ тэрийг би яг ингээд эн чинь нэг харж байсан аахгүй. Тэгсэн чинь хүн болгочих юм шиг болчих юм болов. Устайгаа тэгээ яг шал өөр харьцаад байгаа. Урсгал устайгаа шал өөр харьцаад байгаа энэ хүмүүсийг бүр ингээ цаанаас нь өөрөөр харьцаад байгаа аахгүй. Тэнгүүд эн чинь хичнээн урсцаагаа ч гэсэн дотор нь одоо өндөр хөгжилтэй орон ч гэсэн тий. Одоо энэ чинь ус руугаа ингээд нэг мухаа юм зүм хийж мэйгээ заримдаа. Тэнгүүд нь одоо яагаад тэгж байгаа гэсэн чинь урсаа явчих штэ гэдэг. Бүр гайхаад байгаа юм чи одоо бид нар чинь усаа ямар ариунаар үздэг лээ. Тийм болохоор энэ чинь нэг шууд уугаад хичнээн гол гарах нь ингээд цэвэрхэн юм шиг харагдчихсан шууд уухаар гол гөрхөж байхгүй шүү дээ. Бүгдийг ингээд нөгөө цахыг ингээд цементэлчихсэн. Тэгээ уснасаа шууд одоо хичнээн ойдн урсж байгаа горхич гэсэн шууд уучлахгүй бүгд ингээд янз янзын бордоо янз янзын орчихсон. Тийм болохоор тэгээд ямар гайхамшигтай ард түмэн бэ? Байгалаа хүртэл тэгж байгаль хүн байгаль юм чинь байглаасаа тэгээд холдчих юм бол одоо харж штэ юу болдгийг бид нар харж байна тий. Харин тийм ээ. Яг энэ сайхан хайр талархал бэлгсэн агшинт хоёлаа цагийг урагшлуулад асуулт асуудаг, сонирхдог, тархийг бүтээдэг тэр хөөрхөн жижигхэн соёлмоор очивол таны бага насны аав ээжтэйгээ ах дүүтэйгээ халуун дулаан байсан тэр үед нь очил би таныг асуултаар хүнийг ингээд одоо ингээд амраадгүй тийм охин байсан болов гэж төсөөлөд ах юм. Би нэр аюу сонио хөгтөсөн. Би чинь 3 юу болчихвоо, юу 3 4 болчихвоо. Нэг гिचтэй. Нэг олон ах гिचтэй болох ч шүү дээ. Би айлын 2 дахь том нэг гिचтэй, 2 дүү, 3 дүүтэй, 1 эрэгтэй дүүтэй, 4 охин, айлын 5 хүүхдийн. Нэг нь. Тэгээ баг багтай би ер нь их аюу тийм дуугүй хүүхд байсан гэсэн. Ялах багтай. Ерөөсөө дуурдгүй. Тэгээ дараад нь нэлээ ер нь л тийм нэг дуугүй хүүхдээс нэг тийм ном унш чаддаг болсноос хойш ном уншаал ямар сандаа ном уншиж явж байгаа шонгийн мод мөргөлчих яах вэ? Тэгээ манай аавч тэгж хэлдэг нэлээ тэгээд аав ээжийнхээ үгэнднээс гардггүй нэг онц хүүхэд нь л байсан л та. Сургууль тачаач гэсэн онц ээж автаач гэсэн нэлээ л онц хүүхэд байсан. Тэгээд миний энэ одоо ярээлэг дараа нь гарч ирсэн юм шиг надад санагдаад тий. Тэгэж их мод мөрөгтлөө ном уншсан хүн чинь эрдэм ураач харч гарахгүй л болохгүй шүү дээ. Өнөр одоо бодсон чи тийм байсан юм байна шүү дээ. Тэрнтэй ураачаад. Газараа тийм их ном уншаад ахаар чи та харахгүй шүү дээ. Тэгээ одоо дүүрцсэн юм чи гарахгүй болохгүй. Тэгээ сүүл хэдэн жил тэрийг гаргах гэдэг нэг зайлсхийгаа яриад байгаа юм гэхгүй. Тэр олон сайхан номнуудыг уншиж явж байхад
яг ингээд та өөрийн болгосон ном гэдэг юм ингээд нэг доктор оршичдаг шүү дээ тий. Тийм номноосоо бид нар хуваалцвал номын хэсэг юм уу нэр ингээд тэр дандаа нэг бодогддог нөгөө ишлэлүүд ч юм уу хүнд ингээд дотор шиг ингээд цуснд орцсон байдаг шүү дээ. Тэр сайхан зүйлээсээ хуваалцвал яг тэгэхээр би надад санаанд орохгүй. Гэхдээ би айгүй хөлгөрийн ном уншдаг байсан юм. Орос ардын үлгэр, Монгол ардын үлгэрүүдийг их уншдаг. Аав минь бас их үлгэр ярьж өгдөг байсан. Бид нэр бага байхад манайч нөгөө хөдөө Баянгор аймгийн Богц сүмийнх. Тэгээ нөгөө тэр үед чинь гэрэл цахилгаан байдгүй байсан. Нэг орой ингээ лааны гэрэл хасаачаад бид ингээ тойр суужаал аав үлгэр домог тэгээд нөгөө нэг янз янзын нөгөө мэдээж бүгдээр мачин гаралтай тэгээ янз янз нөгөө юунууд ядэртэй одоо бадарчны тухай үлгэрүүд ч юм уу тэгээд нутаг орныхоо тухай тэр янз янзын юмнууд ярьж заримдаа бүр аймаар юмнууд жигтгөрийн тухай шулмын тухай ч юм уу бүр заримдаа бүр айдаг тийм их тийм юм ярьдаг хүн байсан. Тэгээд тэр тийм байсан болохоор тийм үү би бас үлгэр их уншдаг. Тэгээд арай нэг дунд сургуульд орох үедээ нэлээд их түүхэн ном уншдаг байсан. Амар санаа, зүрхний хилэн бас юуны шүлэг яруу найрагтай айгүйх дуртай байдаг байсан. Явуу хулан, лавг сурунгаа, яруу найрагнууд бүгдээрингийн. Тэгээд 8 дахь анги 9 дугаар ангитай би чинь бас нэлээд тийм зохиомжлогтой аюу сайн. Бүр ингээ миний бичсэн юм ингээд нэг тэнгэрт явчихсан юм шиг л ингээд нисэн явцдаг байсан ингээ юмаа бичээд ямар сайндаа миний зохиомжлогийн дэвтэр минь алга болчихсон хүмүүс хүүхдэд хуулж авах гээд хуулж бичих гээд тэгээ яг тэднэрээс яг үлдсэн ишлэл гэхэлэр надад яг одоо санаанд орж ирэхгүй юм. Тэгээ ерөнл тэгээд тэр нөгөө нэг яруу найрах дуртай байсан минь тэгээд яг энэ нүүжлийн бясалгалд орчихснээс хойш надад ингээ дандаа бичрүүд гарч ирдэг болсон. Ер нь өмнө нь гэхдээ бас л ингээ ер нь шүлгэрхүү юм бичдэг байсан. Тэгээд яг ийшээ орж ирснээс хойш өөрлөгөө ороод тэгтээ юм уу, өөрийгөө бүтээхээр тэгтээ юм уу, өвгтээсээ холбогдохоор тэгтээ юм уу, мэдгүй тэгээ янз янзын бичвэрүүд гарч ирдэг болсон. Бэлэн байсан бичвэрүүд тань одоо гарч ирж байгаа юм шиг байна. Тэрийгээ бас ухахгүй агуу. Бас тэгээд дараад нэг сарын дараа харчаад надад энэ төр чи юм хилцсэн байсан юм байна шүү дээ. Өөрөө ухаж ойлгоогүй байсан юм байна шүү дээ. Аюу сонин тэр бичвэр биш бас аюу сонин тий. Шууд ингээл нэг юм юу гэмтэй одоо медитацийн шиг болоо шууд ингээд бичдэг. Тэгээ тэрийг тэр үедээ нэг уншихгүй тэр чигээр харчин. Тэгээд нэг сарын дараа уншингуу ч нэр хүүшээ би тэр үед тэгжсэн яг надад нэг тэг ингээд хилээд өгсөн байж тэгээд одоо харин буцаж ер нь бичвэрүүдээ буцаж харж аймаар юм байна гэж бас бодоод байгаа. Харин тийм миний нэг таньдаг хүн байдгийг тэгээд тань шиг яг биччихээд тэгээд 3 удаа чангаар уншаад яг өөрийнхөө нөгөө тэр ариун сайхан болондоо суужгаад тэгээд 3 удаа уншихаар чи мэдээж нөгөө бүх үйлдэлүүд явна шүү дээ. Харна, хянана. Тэгээд уншиж өгж байгаа нь ингээд нөгөө бүх квантын физикүүд нөгөө долгионороо ингээд бүх зүйлд ингэж тархаад тэгээд өөрийн болгоод тэгээд нөгөө маань бодоод тунгаагаад за тунгаасны дараа одоо тэр хүний төвшин нь ямар байдгийг дахиж нэг тийм өөртөө тохирсон үйлдэлүүдээ хийгээ тэгээд за бэлэн болчлаа боллоо гэхээр олон нийтэд дийлэгдэг. Тэгэхээр нөгөө хүний тийм арга байрал эзэмшсэн зүйлсүүд нь их өөр байдгийн билээ. Би нэлээд олон хүнтэй хөрөлдөжсэн. Тэгээд тустай хайр гэдэг мөн нэг групп үүсгээд олон хүнтэй хөрөлддөг байсан байхгүй юу? Тэгээд тэр дундаас ингээл хүмүүсийг сонсоод өөрийнхөө хийж байгаа үйлдэлүүдийг ажаал байхад хүн өөрийнхөөрөө маш сайхан л дэлгэрдэг юм билээ. Яг үнэ. Бид хүн болгоноос ер нь тийм сайхан юм гарч ирд юм бэ, бичвэр гарч ирд юм бэ гэж хараад байгаа шүү дээ. Таны бас бицэмнүүдийг харсан ямар гоё юм бэ? Нүлийг тэр нөгөө нэг шаацгаа. Харин тийм. Өөрчлөлт бас яасан гоё юм бэ харж ирсэн. Нөгөө өглөө босоод цонхоо би цонхуудаа нийт онгойлгочдгийн. Тэгээд дасгалаа хийжсэн чи галтгон юм дуурайд ах юм. Орж ирээд харсан чи ёо манай хүн шаацгаа ороод ирсэн. Тэгээ бас орж ирчээ тишгээ үлдээчээ тэр чи өөр хүмүүсээ гараа явчихсан. Өстой. Яг тэр ингээ холбоо очсон хүн харангуут би бас ингээ гоё. Энэ нэг гоё инээдэмтэй юм шиг аюу гатам юу хэмтэй.
яг ингээд нөгөө мэдрэмж нь хамгийн юм ингээ харагдаж байгаа байхгүй айгүй гоё юмсан тий. Тэр гоё юм чинь ингээд уншаад та сайхан зүйл авсан шиг олон хүн тэрийг яг ингээд авахар чи хэдүүлээ би биедээ өгж байгаа л нэг одоо юу штэ бэлэг юм да тий. Очоод хүн болгоныг тэрврээд чадахгүй гарын атгаад таныг би хүндэлдэг шүү хайрладаг шүү гэж чадахгүй юм чи хэдүүлээ чадхаараа тэгээд нэг бодрол юм уу дотоод сэтгэлийн тэр нэг амьсгал их чухал юм шиг байгаа юм. Тэгэхээр тэрийг тэгж мэдэрсэн тэгээд та. Харин тийм ээ. Тэгээ нэг би нэгээ сонирх гэдэг штэ. Тэр нэг хайрын бас нэг томьёонд орж явдаг штэ. Тийм болохоор бас би нэгээ сонирхгүй л хараад бас яагаад гэдэг. Нүдэнд бас ингээ зарим хүмүүс шууд л ингээ тусчдаг. Тэгээд бид нар чинь бас л нэг гэр бүл болцсон явж байгаа болохоор би нэгээ сайхан сонирхчой гэж тэрийг хичээгээл яваад байгаа. За. Тийм. Нэг хүн чи өөрөө далай. Тэгээд далай чи өөрөө хязгааргүй их эрдэм мэдлэг. Тэнгэр чинь өөрөө хязгааргүй их эрдэм мэдлэгийн охин нэг гэрлийн нэгдэл юм билээ. Тэгэхээр бид нар чинь тэнгэрээс ирсэн. За тэгээд эмэгтэй хүн бол өөрөө бүрч уян хатан ус шиг бүрэлдэхүүн болохоор чинь бид хэд бас их таны хэлдгээр одоо ямдшгүй тийм сайхан юм билээ. Яг үнэ. Тэгэхээр чинь би бинээ сонирхоод сайныг ярьж л сайн болно хэдүүлээ те. Сайхныг ярьж л сайхан болно. Тэрнээс ш нийгэмд олж байгаа ч юм уу яг хар бараан зүйлийг ярьж нөгөө дотоодлын хажуугаар дуугаа өнгөрч болохгүй гэж бидний үед сургадаг байсан шүү дээ ярьж байгаа тий. Аль ухаас сайжруулах гэж. Гэхдээ тэр одоо ингээд эргээд бодох нэ. Тэр дунд эцэг эхчүүд та бүтээрийн хөөрөлд өнөрс хэлсэн үг гэдэг бол хүч юм гэдгийг мэдчихсэн учраас үгээр л бид нарыг бүр дэндүү сайн хүмүүн болгосон юм билээ гэж одоо ойлгоод байгаа. Яг үнэ. Тэгээд тэр нөгөө зүүр цэцэн үгүүд чинь нөгөө нэг бага ангид байхдаа ямар чэйжлдэг байсан бэлээ тий. Одоо буцаага тэр үе дээрс ухаардгал байсан байхдаа жоохон ямар ч байсан мэдрэмжээ ордгол байсан баг. Буцаага тарангууд тэр чигээрээ тэгээд бүхэл бүтэн одоо юу гэмдэ завтаад хэлчихсэн байж нэг юм ингээд тутангууд нэг зүр цэцэн үг уншигууд тэр чигээр дээр оньсон явж байгаа байхгүй тий. Тэгэхээр ямар гайхамшигтай юм бэ. Бүх юм ингээд үгэн дотор Монгол үгэн дотор чинь тэр чигээр хамгийн юм явж байгаа шүү дээ тий. Тэрийг задлаж чадах юм бол яг үнэн задлаж чадах юм бол таастай яг голыг олоод хэлчлээ. Задлаад ухаад гүн рүү н орох юм бол ерөөсөө газар тэнгэрийн бүх философи хүний амьдралын яаж явах ёстой бүх зам мөрийг хилээд өгсөн юм дээ. Яг үнэ. Яг нууц тавчаа болгоо бүх юма тий. Гайхамшигтай. Хилээд одоо ингээд хоёлаа за гайхамшигтайг нь олж хараад үгийн хүчийг олж хараад за тэгээд амьдралдаа мөр болох гээд хичээж байхад гэр бүл гэсэн хайраа сургасан өрсүүд дээрээ танин мэдхүүгээ авахаас өмнө соёлмаа авснаас хойш соёлмаа хоёрын өөрчлөлтийг бидэнтэй нууц биш бол хуваалцаж болох уу? Нууц наа. Манай хоёр хүүхэд одоо хөрхөдөө нэг нь 19 хүрсэн том охин маань. Бага маань 15 хүрсэн. Хүн чинь одоо нэгэн төлөв өнгөрсөн. Гэхдээ яг хөтэ нөгөө бас ээж нь өөрчлөлт байхаар ингээд гэр бүл маань ингээд цугтай хичнээн хоорондоо үгээр яриаггүй ч гэсэн ингээд нөгөө мэдрэмжээр бас өөрчлөлтөд байд юм байна гэж бас хараад байгаа хгүй. Манай нөхөр маань, хүүхдүүд маань гэхдээ хоорондоо ярьж байхдаа гэхдээ ингээд бас өөрөөр ярьж байгаа л да. Тэгээд би охин дээр их нэг их харамсдаг юм байт юм аа. Хөөх хинди. Хамгийн том хүүхдтэй чинь нөгөө ямар туршлага байхгүй. Том хүүхдүүд чинь хөөх хидэ тэгэл яг л туршлагын туулаа. Тэгээд баг багт нь бидний яс chanчлаар л хүүхдээ бас нэг хүмүүжүүлсэн байт юм аа. Ялах бах нь ямар ч байсан хөхөө хөөсөн би бол эднэр бол зарим нэг хөмхөө хүүлдэг би бол хүүхдээ хүүлнэ. Бэлэн сүү тэгээд ээжийн сүү байж ах чи яхаар хэдэн ч одоо хуурай сүүгт юм бүр гайхаад байдаг байхгүй юу? Хамгийн бэлэн юуны биеийн температуртай шүнж босхгүй шууд хажуудаа хүүлчих
Тэгээд нэг ээжийн сүүг орлох юм юу ч байхгүй ч тий. Ямар ч байсан хүүхдээ хөхүүлсэн байна. Хоёр хүүхдээ. Тэгээ нялхвахт нь ганцаараа гин өрөөнд унтуулдаг гэсэн. 3 настай 2 настай болчоод бүр ингээ унтах гад хөрх юм нэг ээж аав хажид унтах гад гэсэн чинь манай хадам авч нэр за яг монголоор ойлгохгүй юм чи яах вэ? Муулч ихгүй. Хүүхдээ битээ хажуудаа унтуулах гадаа тусгай унтуул гэж загнаа. Тэгээ ганцаар ингэ унтуулж ясан юм шиг хөөхөн амьд тэгээ одоо байх тэр одоо ялах амьдныг айж ичээд яаж ганцар өнөрөөнд нь чойшлж унтуулж ясан юм бэ? Монгол хүн байж ш монголоор л өсгдөг байж гэж бодоод байгаа юм чи. Тэгээ нэг хоёр дахь хүүхдээр бас хөөх юм тэгээ яг миний хажууд унтчихсэн л та. Тэгээ тэр нэг ихчтэй юм болохоор хөөхийдээ бас ихчигээ хажууд очиж унтдаг байсан. Тэгээ одоо би одоо боддог байхгүй одоо би чи монгол хүн юм чин. Монгол аргаараа л монгол ёс заншаараа л ер нь тэгээд өгч чадах юм аа л хүүхдүүдэд өгье дөө. Миний өвгдөөс чи ийм агуу хүмүүсээс энэ миний хоёр өвч бас энэ өвгдөөссөн юм бас эс явж байгаа юм чинь хүүхдүүд ер нь өөрийнхөө аргаар л хүмүүжлээ. Янз янзын ном сонин уншиж хүний үгээр тэгж хүүхдүүдэд янз янзын юм туршлага хийх чинь хэрэггүй юм байна гэж одоо харсан л да. Гой юм басаа өөр ярих юм байл бүр дараад нь бодоод байдیں۔ Тэгээд хүүхдүүд бас ажиглаж хараад байгаа байхгүй өө хөрх юм энэ нэгшлэн дутагтаал одоо тэгж байгаа юм бах та гэдэг. Дутцсан болохоор янз янзын айр зам гаргахаар бас хүүхдүүд тэгж дотороо бодоод байгаа маа. Тэгтээ нэг боломж нь нөгөө одоо харамсал гэх юм уу алдаа гэх юм уу хоёлаа юу гэж хэлэх юм байгаа. Арай өөрөөр ч бас онооч хэлж магадгүй юм. Энэ нөгөө мэдхгүй зүйлийнхаа дайсан байдаг тийм ээ. Энэ яа бүр үнэхээр үнэн. Яг үнэн. Тий. Тэгээд нөгөө өөрөө мэдхгүй болохоор дандаа хүнээс асууна. Тэгээ хүний үгээр яг тэр хүн юу гэж хэлнэ тэрийг зөв гэж боддог. Тийм үеч зөндөл байсан л да. Тэгээ одоо ч яг энэ манай нүүжлийн бясалгалч хамгийн гоё нь өөрөөсөө эхэлж асуу. Чи өөрийнхөө багш. Дараа нь чи тэр мэддэг хүнээс асуу гэж хэлж байгаа чи гаймшигтай байхаа байхгүй тий. Том хүүхдүүд туршлагын тоолой гэж яг үнэн бөлгөө. Үнэн бөлгөө. Юугаач мэддэггүй тий. Тэр анх томьёогоо гаргачаад нөгөө хар цай сайн гэхээр нь хар цайнд орлоо гэсэн чинь нөгөө герман хүнээс бас нэг монгол ихч байсан. Одоо бодоод байхад 14 хоногт нэг удаа ирдэг байсан юм уу? 21 хоногт нэг удаа ирдэг байсан юм уу? Тех болгонд нь ягаад чинь хар цайнд оруулаад таарчаад ирж. Тэгсэн чинь хоёр малаа хүүхдээ би та хоёрыг хаяг оруул гэж хэлсэн болохоос ш байна. Тэг хүүхдээ арьс аллаа штэ дөө. Тэгээд бас нэг ярин дундаа нөгөө хоньны шилэнд оруулах сайн байдаг гэж ярива. Тэгээ нөгөө Австрид ч нөгөө яг хажуу фермерт байсан. Хүнтэй нь орж яриад хонь гаргах энэ чинь бол ямар ч асуудал байгаа юм чинь. Тэгээд дахиад бас эрэхтэн дахиад яг шүлэнд оруулж таарсан. Тэгс чинь бүр загнуулаад та одоо намайг явснаас хойш арай ингээд өдөр болгоо оруулаад байгаа юм биш үү? Тэгээд хүн байхгүй тэр үед чи одоо шиг ямар утас байх юм биш тий. Яг үнэ. Таксбаа орж ингэж ягаал цөөхөн минутанд яриад тэрэндээ нэг үгээ багтаах гэж яасан ч хурдан ярьдаг байсан. Тэгээ таныг ярьсан чи бүр яг тэр санаанд орчлоо. Тэгэхээр одоо бодоход би бас ингээд эргээгээд хоёр үгээ бодохоор нэгт мэдхгүй юм шиг хэрнээ хөрвийн аргаар гэж ярьдаг штэ тий. Нөгөө тэнэг хүнтийг дундуур нь тэнэг хүнийг тэнгэр ивэн гэдэг шиг ерөөхдөө нэг тийм хөрвийн аргаар бас өсгцэн байгаа юм. Одоо эргээд бодож яах нэ. Тэгэл ер нь бол асуух хүнгүй байх, юм мэдхгүй байх, тэгээд мэддгээсээ ичнэ гэдэг чинь бүр хамгийн том аюул байна шүү. Тэрний оронд надад туслаач энэ тэрийгээд явбал гарц гаргалгаа байж л байгаа тий. Юм байлээ шүү. Яг үнэ. Яна мангар олчиход байгаа хүнээс асуухгүй тий. Асуучих юм бол мангар олчих юм л тий. Тэгээ одоо ийм багтай явах одоо яг. Нэгт нэрлэхгүй юм шиг байгаа. Нэрлэхгүй яг үнэ. Тэгээд шинэ газар очичоод дасаагүй байсан юм шиг байгаа юм. Одоо ингээд эргээд бодох нэ. Одооны хэрийн мэдлэг мэдээлэлтэй байсан бол гэж хаяа бас боддог юм аа.
Харин тий. Орон зайжл байна. Харин тий. Зөө одоо яах вэ? Тэгээд болондоо л гэж одоо бодоод яваад байгаа юм чинь. Харин тийм Энэ ээ. хоёр хүүхдий энэ хоёр хүүхд чинь бас Монголд их ээлтэй. Монголд Мм. очих их дуртай хөдөөгөр яваал тэгэл ааруул манай ч нөгөө Баян онгорын богдих яг гой том тийм тостаас нь зузаан ааруулууд байдаг. Зөө. Энд өссөн мөртлөнгөө ааруул амар иддэг шүү дээ. Нөгөө цус Ааруул идэх. Ааруул идэх гээд бүр гайхаад байдаг байхгүй нөгөө хотын хүүхдүүд ч ааруул идэх юм л шүү. Эдгээр ч бүр гайхаад байгаа юм чи танаа хоёр хүүхд чи яасан ааруул иддэг. Тэгээ бас нэг Монгол ээж юм байна гэд хараад байгаа хоёр хүүхдтэй. байгаа. Тэр нөгөө удмын гал голомтын гэж та дээр хөрөл дээр нэр хэлсэн. Тэр нэг гайхамшигтай олон жилийн мэдээлэл бол яс гээд цус эдис одоо цаашаага яаж задардаг юм байгаа нэ. Тэр бүхэнд нь ширхэгчлэн байгаа болохоор хэдүүлээ бас тэг санаа зовхгүй. Би бас тэгээд нөгөө яг тантай адилхан за одоо хилэн чухал шүү гэж хүүхдүүдэд хичээл заагаад явж байхдаа нэг олж харсан. Өөрийнхөө хэмжээнд ойлгосон зүйл нь бас ч айхтар санаа зовох хэрэггүй юм байна. Тэгтээ тэргүү дотоод талд нь эрдмэн байгаа юм байна. Гэхдээ 5 мэтрхүү 7 мэтрхүүгээр нь дамжуулаад Монгол шүү гэдгийг нь төрийн далбаагаа өлөгдөг юм уу? Мөнгө айхандаа хоолоо иддэг юм уу? Ярих болгондоо тэр нэг нарийн нандин за төрөний хэлсэн нөгөө үгийнхаа гайхамшгаар сайн ингэж холбож өгөн зөв юм байна да гэж бас харсан. Тэгээд их санаа зовдөг байснаа болсон. Яг өнө бас яг тийм юм байсан. Тэгээ хамгийн гоё нь бас нөгөө хажуу хотдох хүнтэй бас нөлөөлд юм байна гэж нэг нэттэй юм ярих уу. Манай юу гэж хэлсэн ээ. Нөгөө эднийхэн чинь зайлал нөгөө хүмүүс нь хөшөрхөөр асуумжийн газар ажиж өгчдөг шүү дээ. Тий нөгөө өөрснөө бас нөгөө хоол тэгээ өөр тийшээ явчихсан, өөр хот мотор явчихсан. Тэгээд ямар ч зав ээж авдаа зав байхгүй тэгээд ер нь л асуумжийн газар байдаг. Тэгсэн чинь нөгөө манай нөхөр тэгсэн. Би бол тэгээд ерөнхийдөө тэгж жагаад энэ чинь хийх юм хийгээд дуусчихсан бол Монгол руу явна. Монгол нөгөө хотгон руугаа явна гэсэн байхгүй. Ямар чи явах юм уу гэд тэгсэн чинь сайн мэдэхгүй байсан. Тэгээд тэр биш юм байна. Өөр юм асуусан юм байна. Юу чамаг янз бүрийн юм бодоод байх юм бол би энэ чинь танаахан шиг тэгээд асуумжийн газар айлж төгч шүү гэдгсэн чинь чамаг хөшөрхөрөө нөхрөө гэсэн байхгүй тэгсэн чинь манай миний хөшин тийш нь айлж өгч яхаар Монголын талд аваад шалчихаа гэсэн шүү дээ. Дотроо баярлаад байгаа юм чинь тэр тийм бол эрэг чөлөөдөө хаашаач явж болно хориулахгүй тэгээд Монголын талд авч шалчих гэж хэлсэн шүү дээ манай гадаад хүн. Тэгэж батангууд бас бас юм байд юм ингээд нөлөөлт юм байна. Нөлөөлөл тэгээд нөгөө бид нар чинь зөвхөн шүргэлцэх, ярих, харах гэх мэтчлэнгээр хязгаарлалчаад байгаа болохоос ш та бүхэн хөрөл дөрнөө хэлснээс хойш өдий хүртэл ярьсан нөгөө дотоод мэдрэмжүүд те нөгөө нарийн нандин бүх зүйлээрээ хүн чинь ингээд мэдэрчээдэг. Тэгээд тэр болгоныг өгж ийн гэж бодохоор бас л сайхан тийм ээ. Яг үнэ. Тэгэхээр гарцааг үзв танин мэдхгүй буюу мэдвэл зохихгүй гэдгийг одоо хоёулаа амт дээжээс намталчихсан бусдтай хуваалцаад явж байгаа ийм сайхан та ч юм бол соёл маа гэдэг чинь бол одоо соёл Монголынхоо өв соёлд уламжлал удамшлыг түгээгээд дэлгэрүүлээд уламжлуулад өртөөлөөд хадгалаад хамгаалаад хайрлаад яваарай гэсэн өгүүлбэр нэр юм бэ шүү дээ таны нэр чинь. Тийм. Нөгөө өөр дээр бас нэг 10 төгсө бас биччихсэн. Тэгээ нөгөө соёлмаа гэдэг нэрийг ээжийн аав минь хайрлжээ. Соёл түгээ хийх гэж нэрлсэн байлгүй дээ гэдэг нэг тийм юм бас биччихсэн тийм. Тэгээ нэг өөрийнх нь бас сүнснийх нь нэрийг соён суу гэж бас нэрлэлчихсэн явж байгаа. Хураа ямар гоё юм бэ. Тийм. Дотроос гарч ирсэн нэр минь бас тэр тэгээ нөгөө сүнс минь яг жинхэнэ цэврээрээ гөхөөрөө байдаг болохоор би сүнсний нэрээ нэг тэгж одоохондоо бол нэг тэгж хідээ явдгүй юм уу. Тийм. Наад чи өстө нарийн нандин хамгийн сайхан нарийн нандин зүйл шүү тийм ээ. Тэгэхээр би таныг судалж явахдаа харсан хараа маань нэг зөрөөгөө л юм байна ядаа. Би бас таныг тэгж бодож байсан аахгүй ямар гоё юм бэ юугаа яриагаа эхлэхээс өмнө ингээд хүмүүсээ судлаад хараад хайрлаад тэгээд дараад нь энэ ярилцлаганд орд юм байна штэ гэдээ бас тэгж харж ирсэн. Би болохоор ингээд шууд таг гэж ярьчих юм багтаа гэдэг. Гоё юм бас хүнд бас
бодол орж ирнэ. Харин тэгээд хороо дэлхийн ертөнц окторгүй ертөнцийн эргэлдэж байгаа ганц амин сүнс нь хайр юм чинь тийм ээ. Хэдүүлээ одоо хязгааргүй нөхцөлгүйгээр хайрлаж сурахын тулд тийм даваануудыг давж явсаар байж байгаа тэр гайхамшигтай мөн чанараа бүгд чинь нэлээд үнцгээ барьж авдаг бололтой юм билээ. Яг үнэ. Тэгээ тэр хүртэл бас л их хугацаа байна уу. Бас нөгөө нэг цагаан нэг олохын тулд харыгаа ол гэдэг яг үнэ бас нэг сүүлийн хит авахтаа авснасаа бас нэлээд эдийн хөөрхөн сүүдрээ харж гаргах гэж бас бөө юм басаа. Тэр их амттай шүү дээ тий. Тэгээ оо манай юм доошо бууж. Тэгээ айгүй инээдтэй би өөрөө тэгээ бодчихсан байхгүй. Одоо нэг л гоё ингээл цав цагаан л болчт юм байхдаа ингээд сав цэвэрлэхэд яриаддаг шүү дээ тий. Тэгээ сав нь ингээл хамаг юм гараад нэг гоё цав цагаан болчт юм байхдаа л гэж боддог байсан чинь. Хайшаа болдгүй юм бэ? Юугаар дүүрсэн юм бэ гэж сүүлрээгээ бүртгэсэн чинь нөгөө манай багш нар тийм хурдан бэдэггүй шүү дээ. Хүн чинь сүүдэр нь дандаа нөгөө цагааныг харахын тулд сүүдэр чинь бас явж л байх шээ. Сүүдэр оож харна гэдэг чинь бас том юм байхгүй юу гэд. Тийм тэрийг ухаарч ойлгоод явж байгаа сүүлийн үе яг миний ухаарч ойлгосон юм. Нөгөө тэнцвэр тийм ээ. Тий, яг үнэ. Танан, тунан тэгээд тэнцвэртэйгээр оршноо гэх. Тэгээ юуг нь танах юм тийм ээ. Юуг нь тэнгийн олох юм. Юун дээр нь тунгаах юм гэд нөгөө тав дээр түрүүнээс хойш ярьж байгаа мэдрэмж гэдэг агуу зүйлэл тэр олон ингээд хөгөн дунд ингээд орооцолтоод хувираад л яваад байт юм шиг. Яг үнэ. Нөгөө дэлхийд дээр амьдарч байгаас л хойш одоо нэг нэр айгүй гоё тийм бодолтой явж байсан шүү дээ. Тэгэл ийшээ ороод нэг гоё цавцгаал очих юм бахта гэгэрэл явчих юм бахта. Өөрийгөө одоо би бүр өнөөдөр тийм. Нэг шилэн бахта гэж бодоод байсан чинь нэр шоолоод байгаа шүү дээ. Анхны төсөөлөл ер нь тиймэрхүү байдаг. Тэгээд орохоор шал өөр байдаг аа. Харин тийм. Өөрийнхөө гоё юм харнаа. Энэ үеийн чинь яасан их муухай юм цуглуулсан юм дээ. Тий. Гэхдээ хамгийн гоё нь гэрлийнхаа сүдрийг олж хараад ичээд байгаа ч гэсэн түүнийг хүлээж аваад хүлээн зөвшөөрөөд яг өөрийгөө гоёл чимэглэлтэй тэр яг байгаагаар хүлээж авна гэдэг бол нэлээд бас нэг амархан зүйл биш шүү. Биш яг үнэ. Тэр бол биш. Сүүлийн үед л харин би өөрийгөө хүлээн зөвшөөрж байна гэж харж байгаа. Тэрнээс тэгэл бас ингээд тэр багшийг дуурайгаал энэ багшийг дуурайгаал нэлээ их нэг төлөв мэн нэлээ их ийш тийшээ хараасаа. Тэгээ яг тэгээд соёлмаа гэдэг юм чинь өөр хүн. Соёлмаа гэдэг багш чинь өөрийнхөө л байх юм байна. Өөрийнхөө зан төлөв дээр өөр дээрээ л яг ирэх юм байна гэдгээ тэгээ бас багш болоод ухаарч ойлгоод явж байна. Та бол орчлон хорвоо дээр ганцхан байгаа онцгой шүү дээ тийм ээ. Тэрийгээ бариад авах юм бол тэгээд бүтээлийн анх инх мөх 3 цагийн холбоо яг энэ одоо цагтаа л их сайхан нөгөө бидний хэр бүтээж байгаагаас л хамаардаг юм шиг байгаа гэж би л ухаад байгаа, ойлгоод байгаа. Яг үнэ. Тэгээд ажлаасаа ирэнгүүтээ бараг цайгаа жуугаагүй байж магадгүйгээр хайр дүүрэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд хүмүүр хөрөлтөөний битээрийг сонирдох, тойлдох, анхааран сонсох хүмүүст хэлмээр энэ л их одоо туулал дундаас ойлгосон тэр шижир зүйлээ хөрөлдөд тэгээд хоёлаа жаргаая. Таныг бас амраая. Баярлалаа. Би энэ Германы Нюрнберг хотод байдаг. Нюрнбергийн хөдөө гэх юм уу нэг жижигхэн тосгонд. Тэгээд би бодлого авахгүй одоо Нюрнберг нэлээ Германд нэлээ их бас монголчууд байдیں۔ Тэгээд та нар минь янз янзын тэр нөгөө бясалгал йога өрөө ч үтгэлээд тэр Joy Dispenza тэднэрээс авах юм байна. Гэхдээ та бидний өвгдээс минь бүх юм өвлүүлээд ирсэн юм байна штэ. Өөрлөгөө орооч өвгдээс ирж хайж өвг түүхээ хайгаач. Тэрийг хайж чадахгүй бол энэ нүүдэлчдийн бясалгал гэдэг аюу их сайхан юм байна. Ороод үзвэл
Яа тийм болоо. Яа тийм болоо. Бүр мөнгө үрээл янз бүр тэр нөгөө гүүрүү мөрөө гэл янз янз юмраа яваад ах юм би бүр дотроо тэгж бодоод байгаа юм чинь. Тэр их мөнгө үрж яхаар эн чи 300 мянган төгрөг штэ 300 мянган евро гэх чинь тэгэхээр ч арай нөгөө ухаалтчих байна. Эхний шат нь ийшээ ороод тэгээд Орсын ань биш байл тэгээ гарч явж болно. Тэгээ ямар ч юм ороод өөрийгөө хайгаад өөрийгөө олоод өөрийгөө бүтээхийн сайхан ятгалуу орж үзвэл яа тийм болоо гэж хэлмээр байна. Тэгээд ийшээ орсноос хойш би нээлэн хүн чинь сурхаа болцохоор үхэн гэж одоо үхсэн юм шиг болдог гэж яг үнэн үг юм байт юм байна гэж харсан. Ерөөсөө тэгэл сурах юм надад бол маш их байна. Би бүр ингэж баярлаад байгаа юм чинь ийм их юм байт юм уу? Яг л нэг хүр шиг л амьдарч ясна одоо мэдчихэж байгаа байхгүй юу? Нөгөө одоо идэл гаргаал явж яадаг яг ингээд нэг ухамсар байхгүй байсан юм уу хайшээ бүр одоо гэтгэрд гараал тэгээд нэг аялал тэгэл бараг л үхэн л гэж нэг тийм юм байдаг байсан баха толгойд л тэгээ сайхан амьдрын гэх гэх юм уу одоо хайшээ чинь тэгсэн чи одоо бүр ийм сайхан юм байт юм байна шүү дээ би одоо энэ авсан юм яаж түгээх вэ яаж цаашаа ингэж гой сураа явах вэ ингээ хүн чинь цуурч дуустдаг юм байна үгдээс өв соёлоо бүр ингээд сураа яваад байна. Уртын догоо хүртэл сураа явж байна. Өө манай хүртэл бүр юу ягаал одоо болиоч яс амар орилт юм бэ. Сурч ийн гэх гой юм болж байна. Зөө нэг замраг юм хэлчихгүй юу яцаа. Тэрийг л хэлмээр байна дөө. Тэр гайхамшигтай үгдээс нь өөснөө өвлүүлээд ирсэн байж тээ та нар минь тэрлүүгөө орооч гэж хэлмээр санагдаад байна. Үнэхээр их баярлалаа. Ямар ч гоё хэрэглэлгүйгээр өөрөө тэгээд өөртөө байгаа мэдрэмжийнхаа бүх урсгалуудыг биднэрт ингээд бүр хайр дүрэн өгч байгаа. Одоо энэ нэг цаг үнэхээр үнэтэй цаг байлаа. Тэгээд тантай өнгөрүүлээд гүн дотоод ертөнц рүү орохыг ирмэлцсэн. Тэгээд энэ сайхан нарийн нандин ертөнцөө мэдрэмжийнхаа бүх урсгалыг дэлгэн ярьсан танд маш их баярлалаа. Тэгээд хийж, бүтээж, зорж, гэрэлтэж байгаа танин мэдхгүй ажилд нь маш их амжилт хүсье. Гэр бүлд нь аз жаргалыг хүсье. Өөртөө хүсдэг хамгийн сайхан бүхнийг анх их нөх 3 цагийг бүх гал голомтынх нь өвд эзэст мөн хүсье өрөөё. Маш их талархлаа. Таныг бас ингэж ийм сайхан нэвтрүүлэг хийж хүмүүс хүргэж яваад маш их талархаж байна. Таны сүнснэр чинь гоо сарн тий. Гоо сарн багштай маш их талархлаа. Үнэхээр гоё ярьцлага. Тэгээд хүнийг бүр ингэж ухаж асуултаар нь гүнрөө н орч чаддаг нь бас маш гоё мэдрэмжтэй. Тэр чинь бас айгүй авьяас. Ястаг талархлаа таньда. Ийм сайхан ярьцлагатай урьж оруулж ирсэн. Гялада тэгээд ямагт мэрэгэн ухаан бидний дотор байдаг шүү гэдгийг бидэрт дахин сануулсан нүүдэлчдийн сэтгэлгээний гайхамшиг гэдэг бидний эс яс цус бүгдэд байдаг шүү гэдгийг сануулсан өөрийнхөө амьдралын хөгжилтэй бөгөөд тэр мартагдчихгүй сайхан бүх зүйлээ хаалцсан танд баярлалаа. Тэгээд ажилд нь яг тэр хүний дотоод гадаад гэж нэрлээд байгаа мөртлөө яг л адилхан бүтцтэй хүний сэтгэлийг ойлгох, гарыг нь бариад суух гэд хайрын орон зай дутуу гэмээр юм уу тэдгээр хүмүүст хайр дүрэн ханддаг энэ их ажилд нь улам их амжилт хүсье гэж өрөөж байна. Талархлаа танд. За тэгээ сайхан амраарай. Дөнгөж ажилласаа ирэнгүүт одоо энэ хоёлаа 22 цаг болж байна. Маргааш хоёлаа чийжтэй ажилтаа. Тэгээ цаг гаргасанд дахин талархлаа. Өө талархлаа. Цаг гаргалгүй яах вэ юм? Тандас талархлаа. За сайхан амраарай. За баярлалаа. За